Би бол одоо энэ чимгээ содом даржааг бол гэмт хэрэгтэн гэдэгт эргэлздэггүй. Би нууцны материалын үзээгүй учраас би хэлж чам. Үзсэн бол би дуурахгүй. Зөргийн хэргийн эргэтэн илэрсэн гэж боддог гэж байна тий. 100% тэгж итгэдэг. Яагаад? Та яг хоёулч үнийгээр нэг ийм учраас би тэгж итгэж байгаа юм гэдэг юм хэлээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүү дуурдахгүй байхгүй. Тэр хүн нууцтай танилцж байгаа шүү дээ. Өмнө Халтмаагийн Батбулга энийг хараад худлаа гэж хэлж ирсэн би санахгүй байна. Бодвол нууцын материал үзсэн баг. Бодвол энэ одоогийн хөрөлсөг ерөнхийлөгч бас харсан байх гэж бодож байна. Тэгэхээр би бол хараагүй. Тийм учраас энийг ингээл улаараад энэ хэргийн ингээл тэ улс төржүүлээл яваад тэг энергээрээ сая 16 телевизээр манай нам нэвтрүүлэг хийсэн гэж юу? Алуурчнаар хүртэл ярилцлага өгүүлсэн шүү дээ. Энэ хүн чинь бүх насаар оройдох ялтай цаазын ялтай хүн байхгүй юу? Цаазын ялтай хүнээр телевизийн нэвтрүүлэгт оруулж яриулж болохгүй шүү дээ. Тэр ийм юм хүртэл ингэж явж байгаа гэхээр алуурчд нэг юм билүү гэдэг таамаглал төрдөг байхгүй. Тэ. Хой хүний үед итгэж үнэмшдэг алуурчин гэдэгт нь.